түрүүчээсээ ингээд мэдчилгээ өрөөд ирлээ одоо маа зүгээд байсан чинь баярлалаа гэж хэлээ да. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. За тэгээд танд маань маш гоё мэдчилгээ ирсэн байна. За юуны өмнө энэ хөө гоё цэцгийн баглаа танд. За тэгээд энд маш гоё бэлэг байгаа. За энд болохоор юм одонтой ээж гээд. За энэ дотор ингээд задлахлаар маш гоё их хүний тэр агуу хайр, хүндлэл, халамж тэр сайхан зүйлсийг шингээсэн энд гоё маш гоё зураг байгаа. За энэ хөө зүйлийг маань бэлгэлсэн байна. За тэгээд энэ баамт үзсэн. За үүн дотор маш гоё захиа байгаа. За мэдээж манай мэдлэгэний хамгийн гол гоё зүйл нь энэхүү загтал дотор оршдог. За энэхүү загтлыг дүү уянгаагаас За гэсэн. За тэгээд хайртай ахын маань гэрийг гэрүүлж яваа сайхан ихчигээ дүү нүргэлж хүндэлж бас хайрлаж явдаг юм аа. Тэгээд ихчтэй одоо утахгүй одонтой ээж болох гэж хатна. Дүү нь халуун баярыг хүргье гэд үүн дотор ингээ гоё захиагаа биччихлээсэн. За энэ захиаг би танд уншаад тэгээ. Сайн байна уу хайртай ихч минь? Ээж хүний хайр, твчээр, халамжаар гэр бүлээ гэрэлтүүлж үр хүүхдээ инэрл хайраараа өсөн хүмүүжүүлсэн таны минь хөдөлмөр өнөөдөр алдар тэхий одонгоор үнэлэгдэж байгаад нь дүүн чин сэтгэлээсээ халуун баярыг хүргье. Өрсийнхээ түшиг нь болж өрхийнхөө гал голомтыг бадрааж өдөр бүрийн игэл бүхний хайраараа чимдэг таны нандин сэтгэлийг дүүн өргөлж бахархаж ирсэн юм шүү. Ихийн сэтгэл шиг уужим хорвоод илбэрл хайр түгээж аваа таньда эрүүлийн аз жаргал инээд эсэл хамгийн сайн сайхан бүхнийг дүүгийнхэн зүгээс хүсэн өрөөж байна. Үрийн заяа түшиж үүлийн буян дэлгэрч ихийн алдар мөнхөд гэрэлтэж явах болтугай. Игчтэй дүүн хязгаар гэхэр хайртай шүү. Таныгаа бас дүүн хүндэлж ирсэн юм аа гэд хүндэтгсэн хайртай дүү уянгаас гэд. За энэ хөө загтал маань таны хайр ирсэн. одонгоо авахаас өмнө одонгоо авч бай. За тэгэхээр та манаас хайртай дүүдээ мэдлэгийг төвшүүлсэн дүүдээ гоо сэтгэлийнхээ үгийг хэлэх боломжтой. Дээрэс нь одоо аваад би өөрөө эзгүй авах болохоор хичээг баярлуулмаар байна гэд манайд би харин бодож ирсэн юм аа. Ингээ мэдлэхээрсэн мен та удахгүй одоо авах юм байна. За энэ чи нэг очиж чадахгүй морих гэж байгаа хүн. Мэдлэгээ төрөөд ирчүүдээ гэд бас бодож ирсэн. За ингээд хөөрхөндүүдээ ингээ мэдлэгээ явуулсанд баярлалаа. Тийм миний дүү ингээд хичээгээд тууштай ямар нэг юм зорилготой байж ивэл нар гэдэг нэг л өдөр манд амьдралд нүргэл сайхан юм тохиол. Тэгэхээр миний дүү хичээгээрээ сайхан амьдраарай гэж хэлье да. Тэгээ маш их баярлалаа. Ингээд түрүүчээсээ ингээд мэдлэгээ өрөөд ирлээ одоо маа зүгээд байсан чинь баярлалаа гэж хэлье да. За тэгээд бас одоо яг энэ хөө хийж байгаа бичлэгнийх үеэр та манаас амьдралын түшиг болгоор алсан сайхан хайндаа бас сэтгэлийн үг хэлэх боломж байна. Өнөөдөр одоо би ингээд одоо авах гэж байна. Одоо миний ханы ээж надантай ээж, миний ээж одонтой ээж. Тэгээд ямар ч гэсэн хэрвээ миний ээж аав байгаагүй бол би өдийд ингээд одоо авах гээд ингээд өдий зэрэгтэй амьдраад байж авахгүйсэн. Миний ханы ээж аав байгаагүй бол миний хань тий бас надтай анилаад ингээд 40 жил амьдраад өдий зэрэгтэй явахгүйсэн. Тэгэхээр би ерөөсөө хамгийн түрүүнд хоёр сайхан аавда, хоёр сайхан ээжтэй маш их баярлалаа. Хайртай шүү. Уртудаа наслаарай биднийхэн дэргэд үргэлж тий төвшөлтгөр нь болж яваарай гэж хэлмээр байна. Тэгээд би одоо ингээд 4 хүүхэд төрүүлээд гэрт ингээд 4 хүүхэд өсгөн гэж эмэгтэйс маш их төвчээр шүү дээ. Тэгэхээр тий үнэхээр нөгөө хүүхдийг тий сайн хантай бөгөөд тий зоригтой сайн хантай тэжээ тэтгэж өсгөж чадна гэсэн хүмүүс төрүүлдэг. Тийм учраас би үнэхээр сайн хантай учраас би өнөөдөр 4 хүүхэд гаргаад 2 дугаар одонго авахгүй байж байгаа. Тэгэхээр хандаа хайртай шүү. Маш их баярлалдаг гэж хэлье да. За тэгээд таньда юуны өмнө хин сайхан өнөр өтгөн гэр бүлд нь хаз жаргал ирүүлэн хин хороо ертөнцийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд танийхаа бас хоёр талын ижээ аав хоёрт нь эрүүл их орт удаанаас аз жаргал хүмүүний сайхан орчлон хүн болгон тохиолдог. Тэр сайхан зүйлс таны гэр бүлүүдээр дөөрөн сайхан бэлгэж авах хэрэгтэй. За баярлалаа. За баярлалаа. За тэгээд тийш хараад
Андуудаа баярлаа. Хөрхөндүүдээ баярлаа. Хайртай шүү хичээгээрээ. За баярлалаа. Баярлалаа.